Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хүчлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээ ямар хэлбэртэй байдаг вэ? Бид насан туршийн боловсролыг танхимын, зайны, гэрийн болон ажлын байран дээрх сургалт, үйл ажиллагаа байдлаар эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээг хэн зохион байгуулдаг вэ? Монгол улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн төвд насан туршийн боловсролын төв, бүх суманд насан туршийн боловсролын багш ажиллаж байна. Мөн боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа насан туршийн боловсролын үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна. Бид хэнтэй хамтран ажилладаг вэ? Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцаж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу хүүхдүүд. Багш нар өнөөдөр та бүхэндээ 2-3 дугаар ангийн төвшөнд Монгол хэл бичгийн хичээлийг холимогүйлгийн аргаар заах болно. Бидний өнөөдрийн хичээлд нэгэн зочин хүрэлцэн ирсэн билээ. Манай зочин та бүхэнд нэгэн онцлог таалгахаар бэлдэж ирсэн гин шүү. Хүүхдүүдээ дэлгэцэнд анхаарлаа хандуулаад уншия. Ямар онцлог юм болоо? Бутны цаанаас бултгас, дэрсний цаанаас дэлтгэс. Тэр юу вэ? Онцлогынхоо хариуг таацгаас нь хүүхдүүдээ. Зүйтэй. Тэр бол туулаа байсан байх нь шүү дээ хүүхдүүдээ. За наашаа анхаарай. Туулаа яаж вэ нөө хүүхдүүдээ? Эхний зурган дээр. За дараагийн зурган дээр юу вэ? Гэх мэтчлэнгээр зургийг дараалалаар нь сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дараалсан 4 зурганы доор байгаа асуултуудыг багшаа дагаад уншаарай. Туулайн бүжин юу тарьсан бэ? Цэцэг хэрхэн ургасан байна вэ? 3 дугаар асуулт. Хулганы гөлчгий ирээд цэцгийг таслах гэв. Туулай түүнд юу гэж хэлсэн бэ? Улаан цэцэг баярлан ганхав. Түүнийг харсан амьтдын зулзаг баясан бүжиглэв. Цэцгийг ямар амьтдын зулзаг сонирхсан бэ гэсэн асуултууд байна тийм үү? За тэгэхээр хүүхдүүдээ одоо дэвтрээ гаргаад дэвтэр дээрээ хичээлийнхээ гарчгийг бичье. Багш нь самбарт хамт бичлээ. За гарчгаа тавьсан бол манай хүүхдүүд дэвтэр дээрээ саяны багшийнхаа уншсан 3 асуултыг
номноос олдсон тийм үү? Сурах бичгийн 73 дугаар тал дээр байгааз. За, сурах бичиг дээр байгаа асуултанд хариулж дэвтэртээ бичгэй. Бичихтэй хүүхдүүдээ эхний зургийн дор байгаа асуултанд хариулахдаа асуултаа бичлэгүүгээр зөвхөн хариултаа А гэж гаад бичгэнэ. Дараагийн мөрөнд 2 дахь зургийн асуултны хариултыг Б гэж гаад бичгэнэ. Гэх мэтчлэнгээр зөвхөн хариултаа бичих юм шүү. За 2 дугаар ангийнхныг энэ даалгавраа гүйцэтгэж байх хооронд 3 дугаар ангийнхан маань багш руугаа анхаарлаа хандуулаарай. За хүүхдүүдээ багшийн өмнө юу байна вэ? Сайн ажиглаа. Урд өмнө та бүхэн ийм зүйл харж байсан уу? Энэ бол уур нүдүр гэдэг зүйлс байна, тийм үү? За энэ доотлын савыг уур гэдэг юм байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв нүдүрийн дуу. 3 дугаар ангийн суралцагчид маань сурах бичгийнхаа 95 дугаар талыг гаргаад багштайгаа хамт эхээ уншицгаая. Эхийг уншихын өмнө багш нь та нартай нэг зүйл анхааруулъя. Унших явцад нь эх дотор өөрт нь ойлгомжгүй үгс байвал эдгээр үгсийнхаа доогуур зурж харандаагаараа тэмдэглэгээ хийгээд яваад байгаарай хүүхдүүдээ. Нүдүрийн дуу. Монгол ахуйгаас хичнээн төсөөснөө ижитгээ золгохоор ирэхдээ л мэдэв. Намайг өндийх зур. Ээж нь хүүгээс сэрэхгүй гэж их л аяархан нүдсэмсэн гэж гимшингүй өгүүлээд энэ муу уур нүдүр хоёроо чанга дуутай гэдг нь гэж амандаа өглөө. Ээжээ, манай энд уур нүдүртэй айл олно уу? За да, бид мэдээ хөгсчүүлдэл байхаас залуу айлд болж ховор доо. Дэлгүүрт төмөр уур нүдүр зөндөөл байдаг шүү дээ. Ямар юмных нь уур гэдэг юм. Хүнд, займуутай, дуу нь хүртэл чол чол гэд нэг л. Дуу ямар хамаатай байна. Хүмүн бидний баг залуу байхад тэдний уур сайхан дуутай, эдний уур сайхан хэвтэй гээл ярилцах. Айлын эзэгтэй нар бусдаас эрт цайгаа нүдэх гэж битүүхэндээ өрсөлддөг байлаа шүү дээ. Тэр чинээгээрээч эрт босдог, ажлаа амжуулдаг байлаа. Цайг заавал нүдэж яадаг юм. Холтлоо л хийчвэл яалаа гэж нүдсэн цай ааг сайтай тэгээд ч ариун байдаг юм. Бид ч бас уур нүдүрээ орхихэндээ хай хөөрхий нүдүрийн дуу гэж. Хүүхдүүдээ зохиолыг сайн ойлгохын тулд тэмдэглэсэн үгийнхаа утгыг тайлбарлая. Нэгдүгээрт тэр үгийнхээ ойр орчмыг үг өгүүлбэрийг дахин анхааралтай уншия. Багш нь дэлгэцэн дээр гарсан эхийн тайлбар шаардсан гэж үзсэн үгнүүдээ тод өнгөөр ялгаж харууллаа. За 2 дугаар үгийн утгыг өөрийнхөө ойлгосноор бичээд үзье. За 3 дугаар ангийнхан маань дэвтрээ дэлгээд дэвтэр дээрээ гарчгаа тавина. Нүдүрийн дуу. Ингээд дадлага ажил руу орцгоё. Түрүүн унших явцдаа хүүхдүүдээ өөртөө ойлгомжгүй санагдсан үгсийг тэмдэглэсэн тийм үү? Багш нь та нарт ойлгомжгүй байж магадгүй 7 үгийг энд бэлдэж харууллаа. Эдгээр үгс чиний бодлоор ямар утгатай юм бол? За, дэвтэртээ бичцгээгээрэй. Энэ хооронд нь 2 дугаар ангийнхан төгсөн даалгавраа багш нь эргэж сануулъя. 2 дугаар ангийнхан маань туулаан бүжин юу тарьсан бэ? Цэцгийн үр тарьсан байна. За, цэцэг хэрхэн ургасан байна вэ?
цэцэг сайхан ургасан байна. За 3 дугаар зургийг ажиглая. Хулганыг өчгөө ирээд цэцгийг таслах гэв. Туулай түнд юу гэж хэлсэн бэ? Юу гэж хэлсэн гэж бодож байна хүүхдүүд те? 4 дахь асуултын хариултын тухайд зурган дээр байгаа амьтад цэцгийг сонирхсан. Ямар амьтад байсан бэ? За үүнтэй холбоотой дасгал ажил бүгдээр ажиллацгаая. 4 дахь зурган дээр гарсан амьтдыг зулдахтай холбох ийм дасгал ажил хийцгээе. Зөв харгалзуулах юм та нар минь. Балын харандаагаараа сурах хүчиг дээр байгаа амьтдыг зулдгнуудтай холбох юм. За сайн бодож байгаад холбоороо хүүхдүүдээ. За манай хүүхдүүд холбоод дууссан баг тийм үү? За тэгвэл хамгийн түрүүнд туулайн юу вэ? Бүжин. Өнөгний гавар. Зарааны бөөди, хулганы гүлчгээ, чоны бэлтрэг, хэрэмний хоролтой. Үйл явдлынхаа талаар бүгдээрээ 4-6 хөлбөрт багтаагаад богино их зохиож бичицгээе. За 3 дугаар ангийнхан багшийнхаа урдчилд бэлдсэн 7 үгийн утгыг өөрийнхөөрөө тайлбарлсан тийм үү? Тайлбарлаад зогсохгүй дэвтэртээ биччихсэн байгаа. За та нарын хариулт үүнтэй төстэй байгаа байхаа гэж тод багш нь дараах хариултыг харуулъя. Жишээлбэл төсөөрөх, мартах, уур нүдүр, юм хийж, нүдэж, нунтаг болгодог сав. Хөгшчүүл, настай хүн гэсэн утгатай байж болох юм тийм ээ. За 3 дугаар асуулт. Энэ үгийнхээ утгыг толь бичгээс олж үзээд өөрийнхөө бичсэнтэй харьцуулцгаая. Багш нь их сурвалжаа яаж цэвлээ толь бичгээс авсан болно. Ингээд үгийнхаа утгыг мэдсэн бол үгээ оролцуулаад өгүүлбэр зохиогоод үзье. Жишээ олгоод багш нь нэг өгүүлбэр зохиоё. Манай өвөөгэнд уур нүдүр байдаг гэх мэтчлэнгээр одоо үлдсэн 6 үгээ өгүүлбэрт оруулаад дэвтэр дээрээ бичээрэй. Энэ хооронд багш нь 2 дугаар ангийнхан төгсөн даалгавраа шалгая. Багш нь дараах 4 үгийг бэлдлээ. Багш нь дараах 4 үгийг бэлдэж ирсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ самбар дээр байгаа 4 үг рүү анхаарлаа хандуулъя. За багштайгаа зэрэг уншаарай. Бүжингийн, хулганы, цэцгийг хооролдоон. Дахиад уншия. Бүжингийн, хулганы, цэцгийг хооролдоон. За одоо өөрсдөө уншицгаая. Уншсан үгээ дэвтэртээ бичих юм. Хүүхдүүдээ саяны 4 үгээс зөвхөн эхний 2 үгийг дэвтэр дээрээ бичээд үзтээ. Ямар үгс байлаа? Зүйтэй. Бүжингийн. 2 дахь үг нь юу вэ? Хулганы. Гаргацтай гол нь зөв бичих ёстой тийм ээ. За бичсэн үү? Нүдэлсэн үгээ хэр зөв бичсэн эсгээ тааруулж харъя. Нүдлэх явцдаа бид юуг анзаарах байсан? Бүжин гэдэг үгэнд харьяалахын тиалгалын ийн нөхцөлийг залгахад ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг анзаарсан бол энэ үгийг бичихтэй л алдаагүй бах тийм үү хүүхдүүдээ. Дараа нь хулгана гэдэг үгэн дээр ямар дүрмийг анзаарах ёстой вэ? Игшгээр төгссөн үгэнд урт игшгээр гэсэн залгуур залгахаар яах ёстой?
Нүдлэх явцдаа энэ мэтчлэн дүрмүүдээ анхаарах нь. За манай 3 дугаар ангийнхан өгүүлбэрээ зохиочихсон байх тийм үү? Сайн байна уу хүүхдүүдээ? За дараагийнхаа дасгалд орцгоё. Зохиолыг ойлгохын тулд шалтгааныг ярилцъя. 1-р. Ээжхүү хоёрын яриа хэдийд босныг ямар үг өгүүлбэрээс мэдэж болох вэ? Яагаад? Зохиол руугаа буцаад оръё. Хамгийн эхний өгүүлбэрийг санаж байна уу хүүхдүүдээ? Энд ижийтэйгээ золгохоор эрэхтэй л мэдвгүй гэсэн байна тийм үү? Ижийтэй золгохоор очсон гэж бодохоор магадгүй энэ хавар болсон үйл явдал байж болох уу? Эсвэл бүр өөр улиралдаж болсон байж болох юм тийм ээ? За цааш нь. Энэ муу уур нүдүр хоёр уу гэж хэлсний учрыг юу гэж бодож байна? Дараагийн 2 асуултыг та нарт үлдээлээ. Гэрийнхэнтэйгээ энэ тухай ярилцаарай. 2 дугаар ангийнхан маань өнөөдрийн хичээлдэр зургаар их зохиох чадвар эзэмшлээ тийм үү? За үүнээс гадна ямар амтны үр төлийг юу гэж нэрлэдэг вэ гэдгийг мэдэж авлаа. Зургаар их зохиохдоо эхийн бүтцээ бид нар мартаагүй тийм үү? Энэ зургийн эхийн эхлэл хэсэг нь хаана байсан бэ гэхээр хамгийн эхний зурагт хамаарах хэсэг байж тийм үү? Харин гол хэсэг нь 2, 3 дахь зурган дээр гарсан үйл явдал. Төгсгөл хэсэг нь хамгийн сүүлийн зурган дээр гарч байгаа үйл явдлаар төсөөлөгдөх нэ. Одоо багш нь гэрийн даалгавар авъя. За одоо 3 дугаар ангийнхны даалгавар. Энэ зохиолоор бидэнд юу сургамжилсныг яаж мэдэх вэ? Өгүүлэгт гарч байгаа баатруудын үйл хөдлөлийг ялган бичье. Ялган бичсэн үйл хөдлөлөөс хэлж байгаа санааг ойлгож ярилцъя. 3 дахь асуулт. Ярилцсанаа эргэцүүлэн бодож чухал зүйлийг тэмдэглэж бичье. Хичээл зааж байгаа багш нарынхаа өгсөн даалгаврыг заавал тогтмол хийж гүйцэтгэж байгаарай гэж захисан юм. Хичээлдээ анхааралтай оролцож хамтран суралцсан хүүхэд багчуудаа баярлалаа.